өдөр арайнэндээ хэдүүлээ надад Costco явж шопинг хийцгээ. Тэгээд маш шопинг хавчдаг. Явж ирчих хин тэгээд дунд асима бас чадвар үзэх яна ногоон гэлцтэй. Бид тийм намайг ногоон гэлээ бүх юм. Би TikTok-оос ийм цэцэг гэн хий гаддаг бодцороо тэгээд чаа хийсэн байгаа. Ерөнхийдөө нэг мөхөө болсон. Тийм өнөөдөр ч тэгээ энэ бол өдрөл хасан болохоор яг хамаг хамгаалт хэлсвсээ боосон. Малгайгаа өмссөн. Тэгээд ийм энд тийм нэвт гэлддэг гэх юм байхгүй юу? Тэгээд энүүгээр өмсөж нарнаас хамгаалбал миний харсан гээд энэ Японы зурны халуунд ил гахал юм болоод хорсод. Тэгээд одоо болохоор зэрэг стейшн дээрээс найзуудтайгаа уулзаад тэгээд тэднээс цаашаага бас хөөрхөн цаг маг явдаг нэлээ хол. Би та бүхэнд өнөөдөр миний амьдралын хамгийн сайн найз харуулах болно. Тэгээд таад манай найзтай хэлцээрэй. Би бас найзтай билег авсан шүү дээ. Destination нэгэ очиж яагаад эсвэл одоо үзүүлэх нь. Миний цүнх одоохондоо хоосон байгаа болохоор хөнгөн байгаа шүү. Би найзтай амар хөөрхөн билег авсан. Миний кино нэлээд хэсэг танаа мэдж байгаа юу? Вола. Хөөрхөн байгаа зү. Тийм хөөрхөн билег авсан найзтай өгнө. Манай найз чинь жоохон надад амар хайртай. Ямар ч гэсэн удахгүй манай найзууд ихээр уулзцгаая. Шопинг хийцгээе. Дэлгүүр нүлгэцгээе. Би бүр ийм том зүгтэй. Дэлгүүр нүлгэж байгаа юм шиг байна. За манай найз ирчиж би чинь доошоо сая дээр явж байгаад доошоо сэрүүх ингээ боод ирчих чинь манай найз бас хайгаад яваад ажиллая гэж би найзаагаа тэлхтэйг нь марцчих. Чин элеваторыг бошуудаг. Гэхдээ элеватор нь хаана байдаг вэ? Тэрийг бас санддаг бай. Одоо төрхөнд бол эндээ л ээж. Ингээ 100 жуус шахалт үнэтэй байгаа. Энгүүч тайлбар гаргаж магадгүй надад бол аим шигтэй үнэтэй. За элеватор хаана байдаг вэ? Эндээ төрхгүй үзье. Бид нас би төрхгүйтэй зүгээр найзгаа авахгүй ч магадгүй явбал би яг нэтэх гээд байна. Нэтчихсэн. Costco Dyson-ийн user join. Sister join. Хэдүүлээ үнийг харцгаая. Бараг 30,000 22 төрчүүлээрээ. Ашиг зү. Ийм халуун үгээр үлээд юм байна. Нэзэ. Шуурах шүү. Ишлээ хийж байгаа. За. Бүгд юмнууд аваад дууссан. Бид харж байгаад юу авсан талаараа та нарт гоё харуулнаа. Тэгээ одоо ингээд энэгээрээ жоохон явж байгаад чихэрний хэсэг рүү ороод тэгээ чихэр үзчихэд тэгээд ер нь гарандаа. Миний зорилго болохоор зэрэг өмд байсан. Тэгээд витаминууд байсан. Тэгээд аль нь авчихлаа. Манай найзууд төлөө авчихлаа. Хэдүүлээ ингээл цацгаая. Таад тэгээ гой Costco дээр зарж байгаа чихнүүдийг харалцгаая. Ягаад намайг галзуу шиг амтдаг юм бэ? Бид үргэлж ингээд надад ирсэн болоо яа. Шаги Угаасаа мэдрэлтэй ч юм шиг өө. Инста хүмүүс тэгвэл амар гоё юм билээ. Бүйнийг удаа явуулсан. Та миний влогод орох уу? Үгүй за. Үгүй гэж нээцтэй. Няра пистачетэй шоколад вайн. Дубай шоколад ч харагдчих вайн. Инста гоё. Вау. Тэгвэл энэ байдалтай арай худлаа ваулч. Таадаг амар хөөрхий үзүүлээ.
Тэгээд мэдээч хэрэг ганцаараа ажиллахгүй. Тиймээс та нар хамтдаа авах хэрэгтэй. Яна уучлаарай зарч шүү. Окей. Оо, баста гоё юм байгаа. Энэ хамгийн амар зүг юм боддоо. Хай. Зэмтрээ яах явцгаа. Балцалцнаа. Тайд өөрөөр хэлбэл нэг хоньяраа. Хэшигийн кис амар амттай. Хэшигийн тэтэй шоколаднууд нэг дотроо өөр амттай байдаг тий. Костгоос ирлээ. Уул нь Костгодоо би бичлэг гайгүй хий гэж бодож сахгүй хүмүүсүүдийн дэлгүүр танилцуулсан бичлэгүүд шиг гоё айтайхан хий гэж бодсон. Чиг гүсэл ишээ гүгээ тэгээд тэнэг хараа гэсэн байгаа тэгээ бичлэгээ жимсэн. Дээрс нь найзтайгаа амар гоё бичлэг хийгээд тэрийг би Instagram дээр оруулсан баггүй юу. Тэгээд тэр бичлэгийн даруулах хэсгээ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн үгүй миний Instagram-аас үзээрэй. Гэтэ би Instagram-а энд бас follow биш меншн дэж гаргах хэсгээ бас мэдэхгүй байна. Бодож байна. За окей, хідүүл ямар ч гэсэн юу авсан бичлэг хийцгээ инээрээ миний энэ гэж хувлаасан байгаас нарнаас болоогүй хүний бүрхсэн болохоор зэрэг ерөнхийдөө жингээс нь болцсон. Би бол их хвчлэн Костко явахдаа чимдантай явдаг байхгүй. Угаасаа нөгөө юмнууд нь том аврах хэмжээтэй. Тэгээ угаасаа ер нь их юм авч байгаа болохоор тэгтээ тэгээд энэ удаа ийм дэжи цүнхээ алгасан чинь том зүгтэй ирсэн. Зүгтэй явсан. Тэгээд тийм гайг байх гэсэн. Тэгээд нэг юм аавна гэж бодоагүй юм бэ. Бодоагүй маа. Юмш хэлэхэд өмд авсан. Энэ амар гоо ингээд сундгуун материалтай өмд байсан. Миний ер нь бол өмднүүд бүгдээ томдоод тэгээд нэг өмд авсан. Тэгээд бас нэг скини юмуд байгаа тэрэндээ байхад болох байхаа үлдсэн. Тэгээд яг томцсон өмднүүд өвөл өмсөж болох байх гэж бодож ин сайхан тэлээдээ. Тэгээд өвдийн дээгүүрх цамц ерөнхийдөө нөгөө урт том байдаг учраас зэрэг ямар ч гэсэн нэг таарах юм. Би тэнийг гол нь өмсч удаг үзээгөө Костко дээр өмсч үзэж болдоггүй. Яг хүний нүднээс нууцаар симпхгээд үзэж болно л та. Гэтэ юм тийг юм аа. За тэгээд ийм fish oil авсан. Манай би нэг хацаа ээж тавсахгүй. Яа тэгвэл болохоор fish oil гайг уучдаг. Ээж болохоор fish oil-ийнхаа нөгөө захсныхын амтнамтгаад ингээд нэг сууж чаддгүй. Тэгээд энэ болохоор зэрэг яг эзэн чих шиг юм гами хэлбэртэй. Тэгээд энэ fish oil би тэгээд нэг бол Amazon-оос захиалдیں۔ Тэгсэн чинь гадар юусаа олддгүй болохоор зэрэг авсан. Ийм энэ чинь 2000 хэдэн зуун янтайсэн баха. За дараагийнх нь baby carrot авсан. Энэ ерөнхийдөө яг бэлэн барьж марж амар ихтэй хаа хэдэг хийгээд тэг алгаж марлах шаардлага угаагаал хооронд ичнэ. Тийм. Тэгээд энэ ер нь идэхэд амар байдаг учраас энийг авсан. Тэгээд нөгөө солонгосын догбог гэдэг штэ. Тим догбогийг авсан. Энэ ингээд 3-тай сетлээс ахгүй. Энэ 300 ml гэсэн баг. Тэгээд ер нь лов энэ амар үнэтэй. Тэгээд энэ болохоор амар тэгээд ер нь их уддаг учраас нэг юм. Тэгээд энэ болохоор догбогийг энэ ингээд амтлагч нь байгаа юм байна. Зөндөө байгаа юм. Энийг бараг 2-3 хэрэглэх юм байна. Ингээд 3 шигтэй хийдүүлээ санахгүй. Ямар ч гэсэн найзтайгаа хувааж авсан. Тэгээд надад ингээд 300-аар амтлахаар үнэтэй байсан тэгж байгаа нэг идэн. Энэ чиг авсан байхгүй гэсэн чи юу ч жоохон давсан юм шиг байна. Гэхдээ not bad. Та-да. Урмаатай. Энэ чиг авсан. Энэ юу вэ? Барбекюгийн амтлагч. Ёо надад энийг хийчихэд ерөнхийдөө хоолнд давс маус шаардлагагүй. Энэсийг л амтлах юм гой санагддаг байхгүй. Тэгээд уулын салаадны амтлагч байдаг шүү дээ. Би бол тэрийг хийдэг байхгүй. Гэтэ салаадны амтлагч болохоор зэрэг зуны хаалын жоохон тохиромжгүй амхан муудах гэдэг учраас юм байсан. Би царай жоохон зуун гарч ин тий. Манайх нөгөө ингээд дээрээс яг манай өрөөний гэрэл тусч байгаа. Тэгээ өө надад гэрэл байхгүй болохоо яг ингээд дээрээс л унсан юм. Намайг нүдний дотлыг хараа хардуулаад гэрэлт байна. Sorry. За эн чин найздаа 900-аар хувааж авсан гэдэг чинь 400 yen байсан юм байна. Тэрий бараг 2000 байсан баха. Тэгэхэд 1000 юм уу? Энэ болохоор зэрэг yes тунаа. Надад тунаа бүр амар үт юм хоол игээд. Өглөө цэцлэхэн болохоор шууд тунаагаа аваад тэгэл нэг байцаг гिचчихэл болоо.
Уул нь солонгос тунаа байсан. Би солонгос тунааг нь авмаар байсан чи жоо үнэтэй засгаад энэ нэг 2000 биш 1600 400 байсан. Энэ 22 байлээ. Та нар өөрсдөө бодчихж тийм болохоо тий. Тэгээд шар киви авсан. Yes. Киви гайг байсан нэг 700 гээд нэг. Гэхдээ 1000 байсан юм байна. 500 yen 6 киви. Бага кивиг иднэ. Помидор үнийн санахгүй нэ. Ер нь нэлээд хямдхан. Энэ ч помидор амд үнэтэй идэх байхгүй юу? Тийм хэмжтэй помидор авсан. Оо, нэг нийтдээ хэмжтэй. Би тэнхэр өөрөө харахгүй юм. Окей. Тэгээд анадор помидор байгаа л да. Бага хараад манай хөрч нөгөө. Yes, помидор байна. Хоёр ч байгаа юм. Гэтэ яхаа. Амар нам цангаж өгчээсэн юм шүү. Айнстай гоё юм баг авокадо. Амар том авокадо. Миний бараг хацаг юм шүү. Авокадо авсан байгаа. Авокадогаар нэг юундээ чийсэн гоё штэ талыг хийгээл болоо. Ээж аав хэдэн витамин авсан байгаа. Цааны омега fish oil маань авэж. Тэгээд ийм витамин C авсан 500 ширхэгтэй. Тэгээд өдөрт үлээ 2-3 удаа нэг 4 ширхэг ч юм уу макс таалта хамгийн их юм тэгж хэлж болно. Тэгээд өдөрт нэг удаа баг хэлэхэд болт юм аа. Цэвэр бай. Дөрөв авсан байгаа. Нэг юм сүртэй уттай байгаа. Одоо тэгээ хамгийн гол юм Costco яагаад орсон бэ гэвэл мэдээж хамгийн гол шалтгаан өмөд витамин авах байсан. Тэгээд мах авсан. Авч би маха ер нь бол зөндөө олон ууз таар давхарлчихсан болохоор юу вэ? Одоо задлах гэж удна. Яагаад олон давхарлсан бэ гэвэл мэдээж шүүсийн хоолчоос хамгаалаад энд ер нь мах үнэтэй. Тэгээд гоё мах болохоор жоохон хэцүү. Тэгээд Costco-гийн мах амар гоё гэхгүй юу? Тэгээд Costco-с мах авсан байгаа. Ямар амар өргөн том өртөө харагч байна. Өнөөдөр амар халам би бол ажиглал эсийг авсасан. Ажиглал өгч байна. Хата үнэрч ш 2500-аар ийм салма авсан. Тэгээд стейк хийх үед гоё өгтимах авсан. Тэгээд өгтимах харуулж гисэн чинь доор нь жоохон аг болчих. Мэлк хийгээд яасан. Ямар ч юм загас авсан юм хэмсэн. Ингээ болоо юм шүү. Ингээл болоод гээд бол сэтгэлнийх юм шиг одоо даашаа бууж маха эвдэлж янзлна. Зонтог авсан биш. Энэ амар сайн зонтог ус. Ер нь бол энэ Японд амар бороотой хүмүүс гой зонтгууд байдаг гэдэг үнэн. Гэхдээ үнтэй. Тэгээ гол нь миний зонтог нараас хамгаалдаг байхгүй амар тийм нэмгэн. Тэгээ энэ тохиол зөв нарны халуун нэгээс хамгаалдаг. Бицэн байсан юунаас хамгаалдаг. Тэгээд салхинаас хамгаалдаг маш хөнгөн халуун төсвөртэй усан төсвөртэй гэсэн альж үгүй халуун төсвөртэй гэхэд энэ давхар материалтай байдаг байхгүй юу? Тэгээд доторх нь нэг юм арай нэг тийм гялгаар байдаг. Тэгэхээр халуун төсвөртэй гэсэн. Тэгээд нарны дор явахад хэдэн хувиар энгийн зонтноос илүү сэрүүн байдаг гэж судалгаа хийм билээ. Тэгээд юу нь бол авсан байгаа. Оо. Би баг ингэж бичлэх гэсэн шүү. Бүх юм. Баг дээрс гэрэлтэйгээс гэрэлгүүн дээр юм шүү дээ. Төрөөс бичлэг ингэж хийсэн юм шүү. Гэт юу н амар хөнгөн. Тэгээ би гол нь ингэж сэгсэж үтсэн байхгүй юу? Нэг систем гоё сэрхэн болж байна. Тэгсэн чинь амар сайн билээ. Тэгээд окей. Why not гэж үзнэг 800 юм уу?
энд юу нөө салхин зонтонууд амар амархан явдчихдаг байхгүй бид 100-аас зонтог авдаг та. Тэгээд бэйсэн тийм байж магадгүй. Бид зөндөө гой өнгөнүүд бэйсэн маа тэгээд гой ч хав дээ. Гүн цэнхэр харангүйсэн. Тэгээд чинэлийн хаан байсан. Би чинэлийн хаан байсан авсан чинь олдоогүй. Тиймээс ийм хөөрхөн цэнхэр өнгөтэйг бол авсан. Тэ угаасаа зонтог авъя гэж бодчихсан маа. Тэгээ гол нь нарны хамгаалалттай зонтгууд арай үнэтэй байхаар нь авч чадахгүйсэн. Not bad. Very very good. Нэг авчихлаа. Олватор гэдэг. За ерөнхийдөө ийм юм авсан, дэлгүүр хийсэн, влог хийсэн. Дугаартай маань влогтой минь хамт байсан байлаа. Тэгээд влогийн ихэнд санаастаа хамгийн хамгийн уут маань тийшээс эсэний салхинд явчлаа. За тэгээд найзтайгаа уулзна гэжсэн. Тэгээд тэр найз маань яг влогийн төгсгөлд дуурсан байгаа. Түүнийг үзсгээрэй. Bye. За яг мэдвэрээ. Hotwist, how you go strong. I'll eat it down to the door. How you do it? That's